Сайн байна уу? Ингээд 19 дахь хичээлдээ тавтай морил. Одоо 19 дахь хичээлээр бид фракталын нөгөө загваруудын маань хоорондоо хэрхэн уялддаг вэ? Хөдөлгөөний уялдаг. Ойлгож авцгаая тийм ээ. За. Чартан дээр төсөөллөө буулгацгаая. За, фракталын 1-р загварыг зуръя тийм ээ. За, үндсэн хөдөлгөөн буюу тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгчийн өмнөх pullback. За, үүний дараа юу явах ёстой вэ? Шилжүүлэгч хамгийн ойлгомжтойгоор нэхлээд зуръя тийм ээ. Тэгж байж бодит чартан дээр нөгөө ойлгомжтой зурагдсан төсөөллөө хайж болоход илүү төхөн болно. За. Шилжүүлэгч хөдөлгөөн. За, үүнээс хойш юу явдаг вэ гэхээр бидний мэдэх шилжүүлэгчийн арын pullback явна тийм үү? За, шилжүүлэгчийн арын pullback явахад энэ өнгөөр тавьчихаар арай өөр юм тий. Улаан өнгөөр зурчээ. Шилжүүлэгчийн арын pullback явахдаа мөн адил фракталыг зурж байгаа. За, шилжүүлэгчийн арын pullback-ыг арай ойлгомжгүй байдалтай юусан фракталаар зуръя тийм ээ. За, иймэрхүү урт шилжүүлцэн. За, тэгэнгүүт энэ шилжүүлэгчийн арын pullback-ийн төгсгөлөөс бид ашигынхаа хэмжээг авах зорилготой байгаа тийм ээ. Яг нь том цагийн шилжүүлэгчийн арын pullback магадгүй 4 цаг болон 1 өдрийн шилжүүлэгчийн арын pullback авах юм бол бид шилжүүлэгчийн арын pullback-ийн шалгах хөдөлгөөний доошо чиглэлийн хэмжээсээ гүйцэлтийг ашиг болгож авах боломжтой байж болно шүү дээ тийм ээ. За, тэгэнгүүт мөн адил энд шилжүүлэгчийн арын pullback хөдөлгөөний шилжүүлэгч хөдөлгөөн явж байна тийм ээ. За, энэний эсрэгдсэн ямар нэгэн pullback хөдөлгөөн орж ирдэг тийм ээ. За, энийг юу яа? Шилжүүлэгчийн арын энэ нөхрийн өнгийн арай бүдэг болгоч. Яг тэгэхээр энэ маань үндсэн мажорын биш доошо pullback хөдөлгөөний хүчээс жоохон бүдгээр зурчих тийм ээ. Арай нүдэнд олон мэрэлжлэхгүй гэж үзээд. За, энэний арын хөдөлгөөн маань мөн адил фракталаар хөдлөнө. Тэгээд хэмжээсэн гүйцэлтэй хийлээ. За, хэмжээсэн гүйцэлт хийж дууссаны дараа яах ёстой вэ? Бидний анхны тодорхойлогдсон хэмжээ буюу энэ илүү компьютерчлээ. Энд хэмжээсэн гүйцэлт явж дуусч болно тийм ээ. Энэ хэмжээсэн гүйцэлт маань энд явж дуусч болно. Гэхдээ энэ маань дуусч байгаа гэдгээ яаж илэрхийлэх ёстой вэ гэхээр бидний мэдэх фракталаар энэ цааш нь буруу юм татаад байгаа юм. Доош хөдөлж байгаа хэмжээсэн гүйцэлт маань дотроо өөрийн гэсэн бас фрактал бүтцлэг хөдлөх ёстой тийм үү? Хэмжээсэн гүйцэлт явж болох нь шүү. За, тэгвэл 4 месаар шилжүүлэгчийн эхлэлийн цэгийг эвдэх буюу шилжүүлж болохгүй гэдэг дүрэн байгаа тийм. За, тэгэхээр үүний дараа бидний анхны тодорхойлсон хэмжээсэн гүйцэлт явж болно. За, энэ хөдөлгөөн маань явахдаа дотроо өөрийн гэсэн фракталыг үүсгэж явна тийм ээ. Шилжүүлэгчийн хаанаач үүсгэх юм. Тэгээд эндээсээ хоошоо
хэмжээс явлаа. Шилжүүлэгчийн өмнөх pullback явлаа, шилжүүлэгч явлаа. Тэгээд шилжүүлэгч арын pullback явлаа. Хэмжээсэн гүйцэлт. За тэгвэл 2 дугаар загвар. За энэ 2 дугаар загвар гэж үзэж болох юм тийм ээ. Энд хөдөлгөөн. Энэ толгойг өмнө байсан оройг ямар нэгэн байдлаар шилжүүлсэн гэж хэлэхэд эргэлзээг тайлах зүйл нь юу гэдэг вэ гэхээр одоо энэ төгсгөлд явж байгаа юу маань хэмжээсэн гүйцэлт маань өөрөө ямар нэгэн хэмжээ тодорхойлогдно. За түүний эсрэг pullback-ийн хөдөлгөөн, тэгээд шилжүүлэгч хөдөлгөөн, pullback-ийн хөдөлгөөн, тэгээд бидний мэдэх хэмжээсэн гүйцэлт маань. Тэгэхээр энэ зигзагийн тоо буюу энэ жижиг давлгааны тоо их болох тусмаа буюу биднэрт харагдах зүйл маань фракталын 2 дугаар загвараар энд яваад дуусж штэ тийм ээ. Тэг 1 2. Тэгэхээр хэмжээсэн гүйцэлт хөдөлгөөн одоо энэ тодорхойлогдсон хэмжээ энд гүйцэж явахдаа өөрийгөө ямар нэгэн байдлаар энд шилжүүлсэн тийм ээ. Шилжүүлэгч хийсэн. Тэгээд энэ тодорхойлогдсон хэмжээ энд явж дуусахдаа одоо энэ төгсгөлдөө явж дуусахдаа фракталын 2 дугаар загвараар буюу нөгөө жижиг биетэй лагаар те явж дуусч болно. Ингэсэн тохиолдолд нийт бүхэл дээшээ явж байгаа хөдөлгөөн маань дуусч байна гэж ойлгож болдог байна. Нэгэнт дээшээ явах хөдөлгөөн дууссан бол биднэрт ямар сонголт үлдэж байгаа вэ? Эндээс хойш доошоо ямар нэгэн унах хөдөлгөөн явж болно гэдэг мессежийг шууд өгч байгаа байх нь шүү дээ. За бас дахиад жижигрүүлээд авч үзье л та. За ингээд цэвэрлэе тийм ээ. Энэ сүүлд явж байгаа энэ жижиг хөдөлгөөн. Энэ жижиг хөдөлгөөн гэсэн фракталын 2 дугаар загвар тийм үү? Фракталын 2 дугаар загвар мөртлөө дотроо өөрөө фракталын 2 дугаар загварыг зурах тохиолдол маш их байдаг. Ингэхээр яаж байгаа байх нь вэ? Чарт маань дээшээ явах хөдөлгөөн хүчин сулраад жижиг биетэй лаанууд руу шилжих гэсэн үг байна шүү дээ зигзагууд. Тэгээд огцом дээшээ явж исэн градус маань багасаад нумарсаар доошоо ямар нэгэн хэмжээсийг тодорхойлоод унна гэдэг зүйлийг ингэж өөр дотроо фракталууд зурж илэрхийлдэг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний үтсэн фракталын 1 2 3 дугаар загварууд маань ерөөсөө өөр дотроо зурагдаал явж байгаа гэсэн үг. Шилжүүлэгчийн хөдөлгөөнүүд ихэхдээ бидний мэддэг фракталын 1 дугаар загварууд явдаг. Мөн фракталын 3 дугаар загварууд маань жижиг pullbackтэй огцом жижиг pullbackтэй ийм жишээ фракталын 3 дугаар загварыг мэдж байгаа тийм. Тэгэхээр төгсгөлийн хөдөлгөөнүүд дээр явдаг огцом том лаанууд ингээл явчаад буцаж унж ирээд тэгээл нэг айж явах ингээл өгсөж жагаад цаг аваад идэв штэ ингээд яг цаашаа өсөхгүй юм шиг эсвэл өсгөөч байгаа юм шиг тэр цаг авж байгаа үзэгдэл маань энэ арын ойлгомжгүй гинэ бид нар ойлгомжгүй нэрлээд идэг л та манай багийнхан. Гэхдээ энэ маань 2 дугаар фракталын 2 дугаар загвараар ингээд ханж байгаа үзэгдэл маань их цаг авж байгаа зураглал байдаг байна шүү дээ. Ингээд рейнжлээд байгаа юм шиг тийм ээ. Тэгээ энэ дээрээ дахиад фракталын 1 дугаар загварч зурч болно. Гол нь энэ бүс мөсүүдээ ингээд хоорондоо шилжилдэхгүй ингээд рейнжүүд үүсээд байдаг байхгүй. Эдгээр хөдөлгөөний дараа бид нар нэгэнд энэ хөдөлгөөнийг ингээд ашиг авах хэсэг маань за энд байсан байх юм те. Үнэхээр том цагийн шилжүүлэгч арын pullback ханж байгаа бол энэ оройг ямар нэгэн шилжүүлэгчгүйгээр хэмжээс ирээд ханж байгаа бол эндээс сэлийг бас авч болох нь. За эндээс бас хэмжээсэн гүйцэл дэше явж байгаа учраас энэ шилжүүлэгч араас те хэмжээсэн гүйцэл явж байгаа учраас энэ оройгоос яроолоос
дээшээ баяыг ашиг болгож авч болох нь. За мөн энэ дотор дээшээ чиглэлтэй хөдөлгөөн. Яг тэгэхээр фрактал маань доороос дээшээ чиглэлтэй фрактал хөдөлгөөн явж байгаа учраас бай үүсэж байгаа фракталууд дээр бид нар тодорхойлогдсон жижиг хэмжээг нь гэсэн хамаагүй дотор нь авч болно гэдэг санаа яваад байна шүү дээ. Энэ жижиг хэмжээсүүд маань юу вэ гэхээр чиглэл дагсан хөдөлгөөнүүд байх нь. Тэгээд дээрэс нь боломжийн том цаг, нэгээс дээш яг 1 цагийн тайм фрейм байж олон 4 цаг, 1 өдөр 7 хоног их ч бас байх боломжтой байх нь шүү дээ. Хичнээн ийм жижиг фракталын ханалтын хөдөлгөөнийг авч ажилласан. Энэ чинь 1 өдрийн чартан дээр нэлээдэн 2-3 өдрийн бай хишгийг хийх боломжтой. Тэгээ өдөр болгонд нь дотор нь задлаад багаар. За тэгэнгүүт дараагийн төсөөллөөр юу болж хувирж ийн гэхээр энд үнэхээр зоон үүсээд энд үнэхээр ямар нэгэн зоон үүсээд зоон үүсэж ийн гэдэг нь дотор нь хөдөлж байгаа хөдөлгөөн маань өөрийн гэсэн фрактал зураглалаа хийгээд энд байсан яроолыг энд өөрөө батлах үзэгдлийг хэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт за үнэхээр бүс дотор бүс хөдлөд байгаа юм бол тэр бүс маань ямар нэгэн хөдөлгөөний дараа за энд фракталын 2 дугаар загварыг зурчих тийм ээ. Ингээд дахиад рейнжилсэн байж болно. Ингэж яагаад энд фракталын 2 дугаар загвар доод бүсээс дээшээ хөдлөхдөө 2 дугаар загвар үүссэн бол энэ дээр байсан оройг батлаад энэ доод дахиад бүс маань нарийсаад дээшээ биш доошоо гэдэг үзэгдлийг хэлж иж болох нь байна шүү дээ. Үүний дараа жинхэнэ доошоо бүсийн шилжүүлэгч хөдөлгөөн үүсээд явж болох нь шүү дээ. Тэгэнгүүт бидний анх төсөөлж исэн жижиг бүс маань энд байсан оройтой тэгээд энд байсан яроолыг наа чин биш юм аа. Одоо энд юм аа гэдгийг тодорхойлсон шилжүүлэгч явсны дараа бүс маань ийм өргөн бүс шилжиж байгаа юм биш үү гэдэг мэдээлэл чартнаас олж авж ийна гэдэг санаахгүй. Нэгэнт чарт өөрөө энэ мэдээлэл бидэнд хэлсэн бол бид нар бүсийг энд биш энэгээр татахаас өөр аргагүй болж ийн гэсэн үг байна шүү дээ. Энд байсан ямар нэгэн орой яроолыг тэгэхээр өмнө нь энд яроол дээр бүс тодорхойлох гэж болно гэсэн чинь яг тэр яроолоос доошоо орсон ийм үзүр үүссэн учраас бүс энд биш ээ бүсийн хэмжээ энэ хэмжээгээр тэлсэн гэдгээ маркет маань өөрөө явж байхдаа хэлдэг байна шүү дээ. Тэгэхээр эндээс энэ хүртэл ийм өндөртөө шин А бүс тодорхойлогдож байна гэж уншиж үзэж болдог байна шүү дээ. За үүний дараа хамгийн чухал зүйл юу байгаа вэ? За энэ шилжүүлэгчийн эндээс энэ хүртэл шилжүүлэгчийн шилжүүлэгч бидний үндсэн шилжүүлэгч маань энэ болж хувирж таарах нь шүү дээ. За тэгэхээр хамгийн чухал дүрм бас энэ дээр яригдъя. Энд доошо шилжүүлэгчийн хэмжээсийн гүйцэлт те энэ дотор шилжүүлэгч явцсан. Шилжүүлэгчийн хэмжээсийн гүйцэлт явахдаа өөрөө нэг ингээд явж байгаа юм шиг ингээд бас энэ дээр үүссэнтэй адилхан сунжирсан хөдөлгөөнийг хийж үзүүлж болдог. Ихэхдээ бас тийм зураглалууд явцсан байдаг. Тэрийг бид нэр тайлж унших юм бол нөгөө л фракталын 2 дугаар загвар буюу шилжүүлэгч хөдөлгөөн, тэрний өмнө тодорхойлох хөдөлгөөн, хэмжээсийн гүйцэлт гэх мэтлэн ингээд сунжирж хагаад шилжүүлэгчийн хөдөлгөөн бүтэн дуустдаг том цаг дээр. Тэнгүүд том цаг дээр энэ маань нэлээд сунжирсан урт хугацааны цагийг зарцуулдаг учраас хүмүүс төөрж эхэлдэг. Тэгэхээр бүхэл хөдөлгөөн хизээ дуусна батлагдах вэ гэдэг зүйл асуудал болж эхэлнэ тийм үү. Тэгэхээр тэр дуусах зүйл маань эсрэг шин жижиг одоо энэ чинь жижиг минор оройнууд үүсэж штэ орой яраалууд гэж ярина те. Том орой яраалаа мажор орой яраал гэж ярьж байгаа. Бид нар довын онлын тухай хичээлээрээ үзсэн байгаа тийм ээ. Өмнөх хичээлээр өмнө байгаа хичээлээр үзсэн байгаа. Санахгүй байгаа л эргээд юу ягаараа буцаагаад довын онл дээр очиод тэр хичээлээ дахид давтаж үзээрэй. За тэгээд минор орой яраалууд маань эвдэрснээр өмнө нь явсан шилжүүлэгч хөдөлгөөн энд дуусч байна гэдэг баталгаа маань эсрэг эвдэрлээрээ
баталгаажж байгаа гэж ойлгож болно. Тэрний дараа энд шин шилжүүлэгч орж ирнэ тийм ээ. Бид нарыг мэдж байгаа. За энэ шилжүүлэгч орж ирснээр шилжүүлэгч хөдөлгөөн үнэхээр бүрэн дууссан шүү гэдгээ бүр баталж байгаа гэдэг санаа шүү. Тэгэхээр бид нар хизээ арилжаанд орох юм бэ гэж байгаа. Энэ үнэхээр том цагийн фракталын шилжүүлэгчийн арын пулбэк байх юм бол бид нар анх тодорхойлогдсон байгаа энэ доод байгаа хэмжээг за энэ тэрэн дээр доор байгаа хэмжээгээ ашиг болгож орж болно. Магадгүй энэ 4 цаг дээр авах юм бол 1 өдөр мө 2 өдрийн ашигын хэмжээ байж болох нь шүү дээ. За ингэж явахдаа дахиад нэг дүрмийг нэмж хэлье. Энэ юу вэ гэхээр бас айгүй чухал дүрм байгаа. Шилжүүлэгчтэй холбоотой дүрм л дээ. Тэр нь юу вэ гэхээр хэмжээсийн гүйцэлт буюу энэ ард явж байгаа энэ хэмжээ маань цааш үргэлжлэхдээ шилжүүлэгчийн хөдөлгөөнөө энд байсан оройг шилжүүлчих юм бол яах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Энэ селектлэг шүү дээ. За энийг шилжүүлчих юм бол яах вэ гэдэг асуудал үүсдэг байхгүй юу? Чартн дээр ийм тохиолдол бас нэлээд тохиолдсон шүү. За энэ оройг шилжүүлчих юм бол яах вэ гэхээр энд үүссэн шилжүүлэгдсэн давлгаа буюу за энийг өөр өнгөөр тэмдэглэчээ тийм ээ. За ногоон туяатай энэ арай өнгөө юу? Цэнхэр. Тэг нь хамгийн бүдүүнээр л амна. За энэ цэнхэр тодорхойлогдсон шилжүүлэгч хөдөлгөөн хэмжээсийн гүйцэлд шилжүүлчих юм бол түүний арын орж ирэх пулбэкийн араас дахин нэг давтагдана гэдэг дүрм байгаа. Энд пулбэкийн хөдөлгөөн нь өөрийнхөө явах ёстой дүрмээрээ яваад дуусна. Энийн хэмжээсийн гүйцэлд нь явахдаа мөн бидний мэдих 2 дугаар загвараар яваад дуусвал бүр гоё ханжина гэж үзэж болох нь шүү дээ. Тэгээд энэ яроолыг эвдэхгүй байх ёстой. Тиймээ шилжүүлэгчийн дүрм энд хэмжээсийн гүйцэлд өөрөө шилжүүлэгч болох үед бас адилхан л шилжүүлэгчийн дүрм маань ажиллаа л явна гэсэн үг. За түүний дараа тодорхойлогдсон байгаа хэмжээ маань пулбэкийн хэмжээний дараа яваад ингэж явахдаа бидний мэдих тодорхойлцсон байгаа энд байгаа оройг эвдэхгүй байх хэрэгтэй байна шүү тийм ээ. За ингээд явсны дараа юу болж таарах нь бидний анх энд тодорхойлцсон байгаа өндөр маань одоо л жинхэнэ шилжүүлэгчийн арын пулбэк дууслаа гэд эндээс унж эхлэх нь шүү тийм ээ. Эндээс унж эхлэх нь шүү. Яг тэгэхээр хэмжээ тодорхойлогдсон түүнд шилжсэн шилжсэний дараа хэмжээсийн гүйцэлд явахдаа шилжүүлэгчийн хөдөлгөөнөө шилжүүлчих. Ийм учраас шилжүүлэгчийн тодорхойлогдсон хэмжээ нэг удаа явах ёстой. Яг тэгэхээр фрактал загвараар тийм ээ. Бас тэрийг явах ёстой юм а явж дуусгах ёстой гэсэн үг. Тэр хэмжээ маань явахдаа мөн адил дотроо өөрийн гэсэн фракталаа зурж яваал дуусч байгаа жижиг цаг дээр задлаад харуул тийм ээ. Тэгвэл мөн адил бидний мэдих хөдөлгөөн хандаг фракталын 2 дугаар загвараа энэ чинь бас зураад дуусч байгаа. За ингээ балжин нэм дэшин нэм маань энд үнэхээр давхчихж явах юм бол бид анх тодорхойлогдсон байгаа том мажор тавлгаагаа фракталаа яг үнцэн фракталын хэмжээ маань энд шүү дээ. Түүнийг ин шилжүүлсэн одоо хэмжээсэн гүйцэлд авъя гэдэг хөдөлгөөн маань явах нь. Тэгээд энэ арай дээрээсээ сел захиалгуудаа өгнө. Энэ маань явж байхдаа өөрөө би тэнд дууснаа гэдгээ бүр ингэж сунж доор дууснаа гэдгээ өөрийнхөө явж байгаа шилжүүлэгч хөдөлгөөнөөр илэрхийлдэг тийм ээ. Шилжүүлэгч хөдөлгөөн хамгийн чухал зүйл юу гэхээр би аль бүсийг шилжүүлч вэ? Тэгээд тийшээ очтол явъя шүү гэдгээ хэлдэг учраас шилжүүлэгч хөдөлгөөн хамгийн чухал байдаг байна тийм ээ. Тэгэхээр энэ орой яраал хүртэл шалгасан байж болно те. Энд байсан яроолыг үгүй ээ энд байсан яроол байсан юм а гэдгийг энд байсан бүсийн өндөрөө доошоо сунж байгаа үзэгдэл болгож болох нь шүү дээ. Тэгэд энэ шилжүүлэгчээс хамаарсан хэмжээсийг
бүр доош нь тултал нь ашиг болгож авах боломж хөдөлгөөн өөрөө өөрийгөө зурж явах явцдаа хилж явдаг байхan. Тэгэхээр энийг ингээ ашиг болгож авч болох юм тийм ээ. Тэгсэн чинь энд ингээ ашиг болгоод авах үед хичнээн энэ яроолын доор орсонцсон энэ хөдөлгөөн маань доошоо явахдаа шилжүүлээд хэмжээсэн гүйцэлд явахдаа бидний мэд 2 дугаар загвараар хандсан бол яах нь вэ? Энэ шилжээгүй зүгээр энэ яроол дээр эвдэрч үзүүлж гин гэдгийг үзүүлж гин буюу энэ өмнөх яроолыг зүгээр фейк аут хийж байгаа үзэгдэл байж болох нь ш том цагийн лааны утасны үзүүрлэг гэдэг санаа. Ингээл буцаад дээшээ явах үзэгдлийг хийж болно гэдэг санаахгүй. Энэ зүгээр лааны бий тийм ээ. Энэ доор утасны үзүүр болж хувирж байгаа үзэгдэл том цаг дээр бэж болно гэдгийг ойлгож болох юм тийм ээ. За ингээд хөдөлгөөний уялдаа маань өөр хоорондоо бидний загварууд маань давтагдсан байдлаар явдаг байна. За жишээлбэл энэ чартн дээр нэг аваад үзье л да. Энд хөдөлж байгаа фрактал хөдөлгөөн маань энэ доод утасны үзүүр энд байгаа загварыг загварч байх уу энэ бодит хөдөлгөөн маань унаад өсөхдөө энд шалгалт хийсэн байна те энэ арайг унахтаа үзүүлсэн лааны утсыг тэгээд буцаж унсан хөдөлгөөн маань дээшээ шилжүүлээд энд байгаа бүсийн өндөр маань бидний ашигын авах хэмжээ болж хувирж байгаа гэсэн үг тийм ээ энд. За тэнгүүд ерөнхий төсөөллөөр үнэхээр ийм байгаа юм чаа. Энд үүсэж байгаа орой яроол тийм ээ. Энэ дотор хөдөлж байгаа хөдөлгөөн маань энэ юу илүү зурч ба. Хөдөлгөөн маань дотроо мөн адил фракталыг үүсгэж явна тийм ээ. За тэрийг төсөөллөө яг бодит фрактал дээр яаж явж байгааг харах юм бол эндээс энийг устгаад энийгээ сонгоод энэ хүртэл бидний шилжүүлэгч хөдөлгөөн явж дууссан гэж ойлгож байна. Эн чинь яг үндсэн фракталаар явахын тулд энэ хэмжээ за эндээс ийшээ яг үндсэн хэмжээ нь яваад энд явсан хэмжээ нь энд явж дуусаад за түүнээс хойшоо pullback-ийн хөдөлгөөн эхэлсэн гэж ойлгож байна. Тэгээ pullback-ийн хөдөлгөөн маань өөрийн фракталаа зурсаар байгаад энд дууссан байх нь тий. Энэ за энэ тестогоо сүүлийн ярьсан загвар явж штэ. Энд байгаа бүсийг энд шилжүүлээд хэмжээсэн гүйцэлд ханахдаа энийг энд шилжүүлсэн байна тий. Тэгэхээр шилжүүлэгчийн хэмжээ маань дахиж нэг давтагдана гэдэг зүйлээ энд хэлсэн учраас тэр хэмжээ маань энд давтагдаад энэ орой гарсан гэсэн үг байхгүй юу? Хэмжээ маань яваад дууссан гэсэн үг. За тэгэнгүүт энд яваад дууссан бол нэгэнт бидний төсөөлж исэн эндээс ийшээ шилжүүлэгч хөдөлгөөн байгаа. Тэрний өмнө юу вэ? Энэ бүс маань тодорхойлогдсон. За тэгвэл шилжүүлэгчийн хөдөлгөөн явж дуусаад шилжүүлэгчийн арын pullback энд дууссан бол одоо үндсэн хэмжээгээ бид нэр ашиг болгож авнаа гэдэг зүйл маань явагдсан шүү дээ тийм ээ. Тэр маань энэ үзүүрээс энэ хүртэл ингээд унаад орж ирсэн гэсэн үг байхгүй юу? Энэ хөдөлгөөн маань ингээд унаад орж ирсэн гэсэн үг. Бид нэр ингээд унж орж ирсэн гэсэн үг. Бид нэр төсөөллөөр юу байна гэхээр энд байгаа хөдөлгөөн энэ чинээ шилжээд буцаж орж ирсэн pullback-аар энд үүсэн тодорхойлогдсон хэмжээ энд яваад хэмжээс гүйцэн байна гэж уншиж болж байгаа. Тэгэхээр энд юу болж байгаа нөхөр шилжүүлэгчийн яроолыг эвдэхгүйгээр анх тодорхойлогдсон байсан энэ хэмжээ маань энд явж бүр ойлгомжгүй 2 дугаар загвараараа явж дууссан юм бол энд байсан яроолыг энд эвдэхгүй гэдэг ийм зай үлдээж байгаа учраас хөдөлгөөн цааш дээшээ үргэлжлэх боломжийг хэлж байна гэдэг хөдөлгөөний уялдаанаас ойлгож болж байна тийм үү. За түүний дараа энд ногоолаа улаанлаа энд улаанлаа гэдэг чинь энэ хөдөлгөөн энэгээр шилжээд энд хэмжээс гүйцэцэн. Бүхэл хөдөлгөөн явж дуусахдаа энд байсан оройг энд баталсан байна. Тийм үү. Тэгэхээр эндээс ийм бүс үүссэн гэдэг зүйлийг маркет өөрөө явж байхдаа хэлсэн байх нь шүү.
Түүний дараа эндээс өсөж байгаа хөдөлгөөн явлаа, шилжлээ, хэмжээсэн гүйцэлтэд хийлээ буюу энд нэг бүхэл хөдөлгөөн хийгээд тэрийгэ шилжүүлж байна. За тэгэхээр шилжүүлэгч хөдөлгөөн одоо хараахан дуусаагүй буюу энд байгаа хөдөлгөөн цааш үргэлжилж болох юм а гэдэг хэв шинжийг хилээд явж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо энийг энд тавих нь зохисгүй зүйл тийм үү? Үнэхээр шилжүүлэгч дууслаа гэдэг зүйл маркет өөрөө хэлсний дараагаас бид нэр анх тодорхойлогдсон хэмжээ буюу энд тодорхойлогдож байгаа хэмжээг ирээдүйд ашиг болгож авах нь бидний зорилго гэдгийг анханасаа ойлгоцсон байх хэрэгтэй тийм. Тэгэхээр шилжүүлэгчийн хөдөлгөөн энд дуусж байгаа юу эсвэл эндээс дуусаад энд дуусж байгаа юу гэдгийн араас орж ирж байгаа pullback-ийн хөдөлгөөн шилжүүлэгчийн хөдөлгөөний минор орой яраалуудыг эвдснээр шилжүүлэгчийн хөдөлгөөн бүрэн дууслаа гэж таньдаг тийм үү. Тэгэхээр бүрэн дууссаны дараагаас хаана дуусах нь шилжүүлэгчийн арын pullback эндээс ишээ шилжүүлэгч хөдөлсөн гэж төсөөлвөл ирээдүйд дууссан гэж үзвэл шилжүүлэгчийн арын pullback дууслаа тэндээс бид нар тодорхойлогдсон байгаа хэмжээгээ баталгаатайгаар ашиг болгож авах нь айцхгүйгээр энэ шилжүүлэгчийн арын pullback-ийн хөдөлгөөн хаана дуусах вэ гэдгийг хүлээх нь бидний арилжааны хамгийн чухал зорилго байгаа. Энийг төвчээртэйгээр хүлээж чадсан нь амжилттай арилжаа хийж чадсан шүү. Энэ хамгийн чухал зүйл. Шилжүүлэгчийн арын pullback-ыг төвчээртэй хүлээлт бол бидний арилжааны зорилго байгаа. За ингээд хөдөлгөөний уялдаа хичээлийг тайлбарлалаа. Та бүхэн бидний зааж байгаа фракталын 1 болон 2, 3 дугаар загварууд маань хоорондоо хэрхэн уялдаж өөр хоорондоо бүтэж явдгийг тайлбарлахыг хичээлээ. Давтлах хичээлээ маш сайн хийгээрэй. Одоо ингээд заасан зүйлийг мэддэг болох нэг өөр, давтлах хийгээд чаддаг болох ч нэг өөр шүү. Тийм учраас чартан дээрээс таних дадлага маш сайн хийгээрэй. Тэмдэглэлээ маш сайн хөтлөөрэй. Хөтлсөн тэмдэглэл дээрээ өөртөө дүгнэлт хийгээрэй. Би алийг нь чадаад, харж чадаад, алийг нь харж чадахгүй байна гэд. Тэгэд харж чадж байгаа зүйл маань ийм тохиолдол харж чадаад байгаа юм байна. Ийм тохиолдолд харж чадахгүй байна гэдэг дээр дүгнэлт хийснээр бид нар цаашаа алхах хамгийн том алхам болдсон шүү. Ингэж хэлээд энэ удаагийн 10 хэд хичээл 19 дахь хичээлээ энэ хүрээд өндөрлөе. За дараагийн хичээллэр ла болон цагийн хамааралтай хичээлүүд орох учраас хөдөлгөөний уялдаа хичээлээ ойлгосноор дараагийн хичээлүүдээ улам бүр ойлгох алхамчин болно шүү. Тэгэхээр фракталын загваруудаа маш сайн давтаарай. Тэгээд дараагийн лааны уялдаа ла гэдэг хичээлээ ойлгож авцгаагаарай. За амжилт хүсье.